Шүтэн. За бүгдээрэнд нь орой минь төргий. За би өнөөдөр Facebook-ийн найзууд та нартай өөрийнхөө 25 жил ханилж байгаа ханигаа одоо танилцуулъя. Facebook-ийн найзууд минь надад хүсэлт явуулсан. Та эхнэртэйгээ хизээ яаж танилцсан тухайга одоо яриач гэсэн. Тэгээ тэр их хөөрхөн түүх байдгийн хамгийн гол нь бас залуучуудад сургамжтай байх болов гэдэг үүднээс залуу хосуудаа бие биендээ хайртай хосуудад зориулж байгаа юм шүү. За ингээд хоёлаа эхлээд cheers хайртай шүү. Нэг энд төлөө гэж хоёлаа. Төлөө эрүүл мэндийн сайн сайхны төлөө. Facebook-ийн миний нөхрийг үнэнчээр дагдаг та бүхэндээ маш их баярлж байдаг шүү. Ингээ та бүхэнтэйгээ уулзж байгаадаа их баяртай байна өнөөдөр. За тэгээд найз нь хайртан чамайг танилцуулъя. Энэ бүсгүйг аз заяа гэдгийг их азтай заяатай тийм бүсгүй. Одоо хоёлаа той гэдэг энийг зохино миний хайр. Той модоцох той тэ цаашдаа юм байгаасаа гэсэн үг тэ. За ингээд би Facebook-ийн найзуудынхаа хүсэлтээр яг энийг хийж байгаа юм шүү. Тэг хүмүүс ийм зүйлийг бол их сонирхдог. Тэгээ битээрч бас энэ залуучуудад сургамжтай талаас нь бодож байгаа юм шүү. За ингээд заяаны хань зам дээр гэдэг үг бол үний юм байна лээ. Тэгэхээр зам дээр гэдэг үгийг ингээд зөвхөн нэг хүн гадаа зам дээр өөрөө чинь тосоод зогсож байхтай биш тий. Чи гарч явж ирж хайж зүтгэж байж заяаны ханаа олноо. Зүгээр суугаад байх юм бол заяаны хань чинь бол олдохгүй гэж ингэж л одоо хүлээж аваараа найз нараа тий. Тэгээд би анх одоо Азаатайгаа одоогоос 25 жилийн өмнө нэгэн одоо 6 сард юу яасан паспортын хилцээр би явжгаад нөгөө шар хуудасаа сунгах гээд паспортын шар хуудас сунгуулдаг байсан. Тэгээд за хэрэггүй энэ утас мод ямар ч хамаагүй чи сууж хэлтэй. Үгүй батарей суугаагүй наа чинь нэг юм бас болохоо байчлаа. Бити босоод байл. Чамааг босоо явж байгаа би өөр ингэ сандарчих юм нэ. Бити бас хэрэггүй. Энийг ингээд тэр чигтэнд ингээ явуулахаас аргагүй. Тэгэд ийм үнэхээр одоо тэр паспортын хилцээ рүү ороод орсон чинь надад нэг өндөр нуруутай жаахан борлцчихсан тийм палаачтай нэг хөөрхөн хүүхэн одоо бүсгүй яг нүдэнд тоссон. Би зүгээр хараад анхны харцаар дурлаад тас зогсоод бүр юм хэлж чадхаа болоо нөгөө одоо энэ азаагийн чи хараад бүр ингээ сонирн болоод тэгтээ одоо бас өөрийгөө эвгүй байдалд оруулчихгүй бусдыг ч эвгүй байдалд оруулчихгүй тул тэгэл ямар хөөрхөн охин бэ? Ямар энэ өстой ийм хөөрхөн охин энэ дэлхийд байдсан байх та гэж тэгж бодоол тэгэл өнгөрсөн. Тэгэл паспортынхаа нөгөө юм хөөцөлтчөөл эргээд гараад ирсэн чинь нөгөө бүсгүй маань замын цааталд гарчихсан такси барих гэж зогсож ирсэн. Би зүгээр ингээл зүрх сонирн болоод явцсан. За одоо энэ бүсгүйг л аван шүү гээл. Тэгэл ерөөсөн машиндаа суугаад хаацлал ингээл гараад ирсэн чинь тэндээс нэг лада ирж явнаа. За энэ лада л одоо зогсож авахгүй бол би аавна гэж зогсчихсон. Нөгөө лада аз болж авсангүй ингээд те өнгөрөөл явсан. Би зүгээр өстой хаацлал давхиж чоор нэг гоё бензтэй гэж байсныг хэлэхүү хажууд нь зогсоол тэгээ суулгаал гэрт нь хүргэж өгөөл тэгэл замдаа би бол такси хийдгүү маа би бизнесмен залуу намайг одоо гүн далаа гэдэг юм аа гэл ингээл энэ бүсгүүтэй танилцсан энэ аз заяа гэл өөрийнхөө нэрийг хэлсэн ямар гоё нэртэй хүүхэн бэ ямар сайхан хүүхэн бэ гэл ингээд 5 дугаар хороололд гэрт нь хүргэж өгчөөл тэгэл одоо тэр үед ч нөгөө гар утас муц юм байдгүй байсан байхгүй юу. Ингээл өнгөрсөн. За тэгээд байж итэл дараа нь 2-3 хоногийн дараа Шунхлаа компани одоо нөгөө захирал Батсайхан гээд залуу биш үү? Одоо миний найз. Бид хоёр Батсайхны нэх гоё бенз машинаар Монголд байхгүй л гоё бенз машин байсан юм да. Тэрүүгээр хоёулаа төв шуудангийн урд явж исэн чинь яг зам хөндлөн нөгөө бүсгүй маань гараад ирлээ.
яг энэ азаа арай өөр хувцастай. Ингээд зам хөндлөн ахаал зам дээр тааралтлаа. Одоо ингээд нэг өсөндөө 2 удаа зам дээр надтай таарлаж байгаа байхгүй юу? Тэгэл би ерөөсөө бат сайхны машин дотроос ерөөсөө үсэрж буугаад энэ бүсгүйг чинь хажууд очиод өдрийн цагч байсан хэлэхүү хүүшээ сайн уу мань уу таньж гэнүү намайг гэл таньж гэн гэл тэгэнгүүт нь чамааг би өдрийн хоолнд урьж гэн гэл ингээд энэ бүсгүйг чинь аваад нөө бат сайхны ч очиод хөөс чинь машинаасаа буу би машины чи аваа ёо гэл нөө бат сайхан маань гайхаар хөөс чи юу вэ гэл гөөгөө чи боо дараа яри гэл тэгэл бат сайхныгаа буулгач тэр Баянгол зочд буудлын үүдэн дээр хайчаад тэгээд хазаагаа аваад тэгээд тэр үед чинь Стар гэдэг хоолны газар дээр 10 юу лээ Баян зүрхт өргөтл байсан юм дээ кино үйлдвэрийн тэнд их гоё хоолтой гэл тэнд очиж хоол идэл сайхан сууж танилцаал тэгээд тэрний дараа битээр чинь маргааш нь бас оройн хоолн дээр бас уулзсан ингээд хоёлаа бас оройн хоолн дээр ингээд бас вино уугаад хоол идээд суусан. Ер нь би бол салахгүй дагсан л да. Ер нь алдчихгүй гэл одоо ингээд нэг л дайралцсан ингээд тас зуур нэрээс ингээд ямар ч байсан энэ хөөхнийг л ерөөсөө эхнэрээ олгож аавна гэл ингээд би дотроо юм бодолтой. Энэ хөөхөнд л ер нь ерөөсөө би өдөр шөнөгүй энэ хөөхнийг бодож зүүдэлж ерөөсөө ингээд бүр анхны харцаар дурлал бүр ингээд ухаан алдсан байсан юм байна л дээ. Тэгээ сүүлдээ ингээд би энэ хөөхнийг панаалдах гэдэг юм уу? Энэ хүүхэн маань намайг панаалдах гэдэг юм бас ийм болсон шүү тий. За чи одоо яахан ярьдгүү. За одоогоос 24 жилийн өмнө 25 жилийн өмнө битээр нэгэн сайхан зуны өдрөд ингэж танилцсан түүхтэй. Тэгэхээр би энэ ханаа олно гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал юм. Тэгээд бас ер нь бол би нөхөртөөгөө уулзаж 2-3 удаа уулзсны дараагаар би шудраг хэлсэн л дээ. Би одоо өнөөдөр бас залуу хүн те минь намайг бас гэсэн зөндөө олон залуучууд бас эргүүлж байгаа. Гэхдээ би яг л хань болох хүнтэйгээр би ингэж хамтарч цагийг өнгөрүүлмээр байна. Хайрын цагаа дими бармааргүй байна. Яг үннийг хэлгээд чи өстө үнэхээр таалагдчихээн чи бол те бараг л миний хань мөн байна гэж бараг хэлсэн. Тэгээд ер нь тухайн үед яаж харагдчихсан гэхээр үнэхээр гоё өөртөө итгэлтэй, зоригтой, золбоотой, тэ боловсралтай ийм гоё залуу. Тэгээд айгүй гоё нээлттэй ярьдаг, үзэл бодолтой ийм хөгжилтэй ийм сайхан залуу байсан юм миний хань чинь. Тэгээд би бол бас их азтай эмэгтэй. Миний нэрийг бас азцаа гэдэг. Энэ нэрэндээч бас их дуртай. Тэгээд өнөөдрийг хүртэл намайг бас өдий зэрэгтэй амьдруулж байгаа 3 сайхан охины ээж болгосон хандаа би бол маш хайртай. Тэгэхээр залуучууд минь та бүхэн миний нөхрийн одоо үнэнч фэн байдаг та бүхэндээ их баярлалдаг. Гэхдээ би өнөөдрийг хүртэл ингээд нөхрийгөө фэйсбүүкээр ингээд ярихт нь бол их дургүй байсан. Ягаад гэвэл чи одоо яах гээд байгаа энэ төрийн төлөө огт нь боож өхөн гихчээр гэлээсээ энэ үг үннийг хэлэхэд яг муухай үг байсан юм байна. Ийм гоё олон хүмүүс дагдаг, хайрладаг, хүндэлдэг. Бас тэдний төлөө чи дуу хоолойгоо хүргэдэг. Тэгэхээр энэ бүхнийг би дэмждэг шүү. Та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Cheers. Cheers. Төлөө, эрүүлийн сайн сайхны төлөө. За тэгэхээр ад жаргал хүсье те. Тэгээ уугараа манайрт те. Би бас нэг ийм зүйлийг хэлэх гээд байгаа. Хацаа бол бас сайхан бүсгүй байсан шүү. Одоо ч бас хэвээрээ те. Тэгээд ийм юм. Тэгэл би чинь орой нөгөө бат сайхны чинь машины авчиж өглөө штэ. Бат сайхан тэгж байгаа юм чи. Хөсгүүдээ чи наад хүүхэнтэй яаж танилцсан наад охинтойгоо те. Наадах чинь юу штэ. Монгол оюутан те Монгол туурхтны оюутан мисс гэдэг бас 2 жилийн өмнө болсон. Одоо эн чинь бас нэг загвар өмсдөг модель те нэг ийм мисс ийм хүүхэн штэ. Чи яагаад баг миний урдаар ороо танилцчих ухааны юм баг ярьдгийг. Тэгээд би бодсон л да. За тэгвэл үнэхээр одоо бас ийм сайхан хүүхэн ингээд нөхөргөө өсөл чөлөөтэй найз залуугүй те найз залуутай байсан юм шиг юм лээ. Тэгээд болцсон юм шиг юм лээ. Тэр нь чамаагүй өмнөх амьдрал нь надад хамаагүй. Тэгээд миний хайртыг одоо панаалдах гэж их олон залуучууд гүйжсэн л дээ. Тэр үед бол бас би бол үнэхээр өрсөж одоо юу гэдгийг өстой өөрийн авьяас чадлаар өстой сэтгэл зүрхээрээ өстой панаалтжээж гүйжээж
өстой нөгөө юу лээ покероор бол ингээд дээр нь өстой пул овоолж ээж те ингэж ээж би бас эхнэрийг өөрийн болгож авсан шүү. Тэгэхгүй бол энэ хүүхэн чинь тийм одоо хямдхан хүүхэн байгаагүй те бас ингээд одоо эргээд харахад азааг эргүүлж ирсэн тэр залуучууд бол Монголын сайхан том одоо бизнесмэнүүд энэ төр болсон те одоо надаасаа бол одоо мэдхгүй 100 муу 1000 дахин баян ийм залуучууд одоо бизнесмэнүүд энэ төр болцсон айгүй амжилттай яваа залуучууд одоо их байна л дээ. Би одоо нөгөө нөхрийнх нь хувьд миний эхнэрийн хойноос хэн гүйжсэн яаж ийснийг бас би мэдж байгаа шүү дээ. Гадарлаж байгаа те. Тийм учраас би бол өөрийгөө их азтай тооцдог. Энэ сайхан хүүхнийг ингээд авч чадсан тий. Тэгээ энэ хүүхэн ингээд орой болгон тий өдөр болгон ингэж надад тэрврүүлж байдагт би бол маш их баярлагдав. Цаашид ч бас тийм байгаасаа тий. Той. За. Залуучуудтай хандаад. Тэгээд залуучуудаа хандаад тий. Яг үнэндээ бол тийм биз дээ. Заяаны хэн бол зам дээр байдаг гэдэг ардын сайхан үг үний юм байна лээ шүү. Залуучуудаа заяаны ханаа олох гэж тий гадуур яв тий одоо юу гэдгийг тэр боломжийг ингэж нээ тий чиний биеийн тамир спортын талбай дээр байж болно тий чиний бүжгийн талбай дээр байж болно чи олон сайхан найзууд тийм олон юмнууд дунд гүйж өөрөө идэвхтэй явах тэр амьдрал дунд чинь л тэр чиний одоо сайхан ханхүү чиний сайхан гүнж байгаа шүү тий. Тэгээд бид хоёр болвол хоёулаа хоёр талаасаа ингээд би бизнесмен байсан шүү тэр үед тий. Миний хайрт бол ингээд бас одоо оюутан тэгээд их идэвхтэй тийм хүүхэд байсан. Тэгээд натта тэр нэг орой вино уугаад сууж байхдаа азаа маань тий нэг уулзаад удаачгүй нэг 7 хоноогүй байсан юм шүү. Тэгэхэд хэлсэн би нөхөртэй болмоор байна гэж. Тэгээд би маш их баярлсан дотроо. Би ч гэсэн одоо тийм сайхан ийм өөрөө дорлсон ийм их нэртэй болмоор байсан. Тэгээд энэ чинь надаас бас юу юм шүү. 11 дүү юм шүү. Тэгээд энэ азаа тэгэхэд 22 настай байсан. Би 33 настай байсан юм шүү. Тэгээ би Германаас одоо сургуулаа төгсөөд ирсэн бизнесмен залуу Улаанбаатарт бол би бас одоо 90 оноос эхлээд шуугилж явсан аавын хүү шүү. Тэгээ бизнес хийгээд ер нь тэгэл хөдөөнөөс ирсэн залуу гэхэд ер нь тэнд хотын нөхдүүд дотор бол одоо сүнгэн жороол тий хамгийн сайхан хүүхний тэрвэд авцсан хүн шүү дээ би. Тэгэл дараа л одоо би ингээд энэ хүүхний 25 жил одоо тэрвэрч өвтөж जैन те. Би шиг аз заяа одоо надад бурхан заяасан би одоо маш их баярлж байна. Мадаа тогшин той цаашаа би нэг юм ярмаар санагдчихлаа. Яасан гэхээр фэйсбүүкээр их олон ойнгонууд явжсэн. Тэрэн дотроос одоо олонний танил гэр бүлээс гүн далайгийн гэр бүл айгүй гоё гэл тэгэхгүй тэгэхээр нь би үргэлжлүүлээ цаашаа уншлаа гэсэн чинь өдөр болгон вайн уужин пи уужин авгаан ерөөсө загнадгүй гэдэг үг гарсан байсан шүү. Яг үнийг хэлэхэд манай хүн чинь ингээл өдөртөө нэг 100 граммыг 200 граммыг хаяа гэж авдаг байна. Вино юм уу пив те? Пив дээр ингээд хүмүүс яриад байгаа шиг архив. Тэгээ хамгийн гол нь архичин биш. Хамгийн гол нь хүмүүстэй зөв хэрэглээг бас байнга хэлж байгаа шүү. Тэрнээс од манай хүн эмч хүн уудаг хүн биш шүү. Яг үнийг хэлэхэд. За хайртай шүү. За ингээд фэйсбүүкийн одоо фэнүүдтэй та нартай бас бид хоёулаа хайртай шүү тий. Тэгээ залуучуудаа тий энэ гол нь бас залуучуудад сургамжтай байх ёстой тий. Залуучуудаа тий заяаны хань тий нэг биеийн хань нэмгэн биеийн нөхөөс тий нэг бие чинь одоо тий тал хэсгийг олж авна гэдэг бол энэ хороо дээр хамгийн чухал хамгийн одоо сайхан аз жаргал юм шүү тий. Тэгээд миний эхнэр азаа надтай танилцаад 7 хоноогүй байхдаа би нөхөртэй болмоор байна гэж хэлсэн тэр үг бол надад маш их сэтгэл төрүүлсэн. Зүгээр нэг намайг холгоод
надтай нэг хэд хоног өнгөрөөгөөд ингээд явчих биш те. Намааг бас их одоо үнэлж те. Миний нөхөр болох хүн байна ч гэдэг юм уу те. Би бол чамтай би эхнэр чинь болъё. Чи миний нөхөр бол тэрний төлөө хоёлоо зүтгэе гэсэн те. Ийм сайхан үгийг хэлсэнд нь тэр яг нөхөртөө болъё гэж хэлсэн болохоос чамтай гэж хэлээгүй л дээ. Би тэрийг гэхдээ энэ хүүхэн болвол заяаны хань хайж яваа хүүхэн юм байна да. Би тэр заяаны хань муу юм болов би хичээгээд үзье, зүтгээд үзье гэж ингэж бодсон байхгүй юу. Тэгээд бид хоёр тэрнээс хойш 25 жил ерөөсөө салаагүй тий дандаа хамт байсан. Одоо дэлхийн бараг тий 70-80 улсуудаар хамт явсан. Одоо тэгэл Мальдив, Хавай, Бали тэргээл Франц, Маранц, Итали одоо тэр сайхан газруудаар айл 96 оноосоо эхлээл битээр жилдээ одоо 4-5 удаа явсан. Тэгэл хоёулаа энэ одоо амьдралаа хамтдаа босгосон. Тэгээд битэрийн анхны хүүхэд охин маань 99 онд төрсөн. За тэгээд 2000 онд би улсын их хурлын гишүүн болсон. За ингээд би 96 онд Lucky Toe гэж байгуулсан. Тэгээд тэр Lucky Toe гэдэг маань уг нь одоо миний хайртын нэр юм байгаа юм шүү дээ. Az заяа гэдэг те Lucky гэдэг чинь аз гэсэн үг шүү дээ. Тэгээд Lucky Toe гэж ийм төвийг байгуулахдаа энэ одоо бид хоёр хамт те одоо тэр хаягийг бичиж барилцаж ингэж явсан. Тэгээд бид хоёр энэ амьдралыг хамтдаа бүтээсэн. Энийний төлөө бид хоёр бас их хоёр талаасаа зүтгэсэн. Мэдээж одоо олон юмыг даван туулсан. Тийм олон одоо юмыг олон ч сайн юмыг даван туулсан. Саад бэрхшээлч бас зөндөө байсан. Тэгэл эцсийн дүндээ бол битэрийн хайр, дурлал энэ бүх саад бэрхшээлийг давж туулсан тийм биз миний хайр биш үү? За ингээд чамдаа маш их хайртай шүү Ингээд залуучууд минь сайхан хайр байдгийм шүү. Олвол алдаж болдгоо юм шүү. Хичээж яваараа. Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Гадуур гарч явж тэр заяаны ханаа олцгоо гэртээ суугаад мөрөөдөөд тэр гүнж чинь тэр бүх залуучууд минь би бинийг олох болтугай. Тий. Хайртай ханаа олох болтугай гэдэг өрөөлөөр тгий дээ. За бүгдээрэнд наад жаргал хамгийн сайхан бүгдийг хүсээрэй. Йоо хайртай шүү. Хайртай шүү гэрээ минь. Хайртай шүү та бүхэндээ. За